Сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдөр та бүхэндээ сэрэмжлүүлэх үүднээс нэгэн нэмэлт дугаарыг бэлдэж хүргэж байна. За өнөөдрийн хувьд оршил ярилгүйгээр шууд хэрэг рүү орцгоё. 2015 оны 10 дугаар сарын 2-ны баасан гарагт нэгэн ой 6 сартай хүүхэдтэй ээжийн утсанд танихгүй дугаараас дуудлага ирсэн. Тэгээд утсаа авсан чинь нэг эмэгтэй хүн дүүргийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийн чинь амны хүндийг үзэж судалгаа авах гэж байна. Гэртээ байна уу гэж асуусан байна. Тухайн үед угаасаа гэртээ байгаагүй болохоор хүүхдийн ээж гадуур ажилдаа явж байна. Өнөөдөр хүүхдээ үзүүлж амжихгүй гэсэн чинь нөгөө хүн за тэгвэл ирэх нэгдэх өдөр очиж үзье гэж хэлээд утсаа тасалсан. За ингээд 10 дугаар сарын 5-ны өдөр буюу ирэх нэгдэх өдөр болсон. Дахиад нөгөө үл таних дугаараас өдрийн 12 цагийн үед дуудлага ирсэн. Тэгээд 5 дахьад дүүргээс ярьсан хүн байна. Хүүхдийг чинь үзэх гээд гэрээ чинь гадаа ирчлээ. Хүүхдээ дулаан хувцаслаад аваад гараад ирээ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр нь хүүхдийн ээж бол охиноо хувцаслаад эгчтэйгээ хамт гуруулаа гарсан чинь гадаа нь цагаан өнгийн күртэгтэй цэнхэр өнгийн амны хаалт зүүчгсэн 163-аас 165 см өндөртэй махлагдуу эмэгтэй хүн зогсож байсан. Тэгээд хүүхдийн ээжид нэг хавцастай бичиг баримт өгөөд энд судалгаа байгаа гэрлүүгээ ороод бөглөөд хүүхдийнхаа ягаан дэвтрийг аваад гэрээсээ гараад ирээ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр нь охиноо эгчтэй тэрврүүлж үлдээгээд охины ээж өөрөө гэрлүүгээ ороод өгсөн судалгааг нь бөглөжөөд хүүхдийнхаа ягаан дэвтрийг аваад гарч ирсэн. Нөгөө үл таних эмэгтэй хүүхдийнх нь ягаан дэвтрийг хид удаа эргүүлж харснаа манай эмч одоо энэ хавийн хүүхдүүдийг үзээд явж байгаа. Аяар жаахан байж агаад танаад ирж хүүхдийг чи үзнэ гэж хэлээд буцаад гудамжны үзүүрт зогсож байсан нэг хар ногоон өнгийн жижиг суудлын машинд суугаад хөдлөөд явчихсан. Тэгээд тухайн өдрөө бол дахин утсаар холбогдоогүй, хүүхдийг нь ч буцаж ирж үзээгүй тагчиг алга болсон. Ингээд энэ явдлаас 2 сарын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 13 цагт дахин үл таних дугаараас дуудлага ирсэн. Яг л өмнө нь юу гэж хэлж байсан шигээ адилхан дүүргээс ярьж байна. Хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой 2 дугаар үеийн судалгаа авах гэж байна. Өнөөдөр гэртээ байх уу гэж асуусан. Тэгэхээр нөгөө ээжид бол жаахан төвөгтэй санагдсан. Гэртээ байхгүй байна. Дээрээс нь та нар чинь дээр ирээд манай хүүхдийн амны хүндийг үзнэ гэж дуудаж гаргаж ирчээд үзээгүй штэ гэд тэгсэн чинь одоо очихдоо хүүхдийн чинь амны хүндийг нь бас давхар үзнэ. Тэгээд судалгаагаа бас авнаа. Сэтгэл зүйн судалгаа бас авна гэж хэлсэн. Тэгээд ирэх нэгдэх өдөр өглөөний 9-өөс 11 цагийн хооронд очноо. Гэртээ байж агаарэ гэж хэлсэн байгаа. За тэгээд ирэх нэгдэх өдөр болсон. Өглөөний 9 цаг өнгөрч байхад эдний хашааных нь гадаа нэг хүн эргэлдээд ахаар нь аав нь гарч очиод юу хүн бэ яах чагаан гэд асуусан чинь гадаа байсан хүн би дээр дүүргээс ярьсан хүн байна. Танаа охины ч хүүхдийг үзнэ гэж ярьсан. Манай эмч машиндаа зээ охины ч үзэх юм аа. Гэхдээ машин маань энэ уртхан талд доголдоод зогсчлоо. Жаахан байжгаад эргэж ирээд зээ охины чинь үзье гэж хэлэнгүүтээ шууд яваад өгсөн байгаа. Тэгээд цаг гарангийн дараа нөгөө эмэгтэй бол буцаж ирээд хүүхдийн ээж рүү залгаж дуудсан. За хүүхдийн ээж бол ганцаараа гараад очсон чинь яг 2 сарын өмнө ирж судалгаа бөглүүлж байсан эмэгтэй бол мөн байсан. Тэгээд дахиад л яг адилхан хатуу хавцсан дээр одоо бичгийн цаастай судалгаа тавьсан. Энийг бөглөөд хүүхдээ хооллоод дулаан хувцаслаад аваад гараад ирээрээ гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдийн ээж бол манай хүүхэд одоо л сэрж ийна, хоол идүүлж амжихгүй хаа гэсэн чинь тэгвэл ядаж хүүхдээ хөхүүлчээд аваад гараад ирээ. Амны хүндийг нь үзхийн тулд хилэн дээр нь өнгөр тогтоох шаардлагатай юм а гэж хэлсэн байгаа. За тэгээд үгэнд нь ороод судалгааг нь бөглөжөөд охиноо хөхүүлээд хувцлаад охинтойгоо хоёулахнаа гарсан. Тэгээ гарч очиод нөгөө судалгаагаа өгсөн чинь дүүргээс явж байгаа гэсэн эмэгтэй судалгааг нэг халтхан харснаа буцааж хүүхдээ ээжэд өгөөд танаа хүүхэд чи ер нь хүнээс хэр бишүүрхдэг вэ? Би нэг тэврээд үзье гэсэн байгаа. Тэгээ ээж нь бол нэг их юм бодлого охиноо нөгөө үл таних хүнд өгч тэврүүлсэн. Тэгсэн чинь нөгөө хүн хүүхдийг нь тэвэржсэн аа. Чи ороод хүүхдийнхээ ягаан дэвтрийг аваад гараад ирээ. Би хүүхдийг чинь тэврээд байжия гэж хэлсэн маа. Энэ үед бол хүүхдийн ээжэд жаахан сонин санагцсан. Тэгээд манай хүүхэд танихгүй хүнтэй үлдэх юм бол жаахан бишүүрхэх байхаа. Би хүүхдээ авч ороод ягаан дэвтрээ аваад гараад ирье гэж хэлсэн маа. Тэгээ ягаан дэвтрээ аваад гараад ирсэн чинь нөгөө эмэгтэй хүүхдийг чи одоо эмчэд үзүүлэх юм чи би тэвэрчээ гэхээр нь бас л нэг их юм бодлогүй. За гэд хүүхдээ нөгөө
нөгөө эмэгтэйд өгөөд тэрвэрүүлсэн. Ингээд эмчэд үзүүлэх нэрээр тэр гудамжны цаад булан зогсож исэн машин руу алхаж байтал нөгөө дүүргээс явж байгаа гэх эмэгтэй гинэтхэн күүртэгнийхэн халааснаас шар саарл иштэй 10 орчим сантиметр урттай хутга гаргаж ирээд тэрч явсан жаахан хүүхдийнхээ хацарт нь гутгаа тулгасан. Тэгэнгүүтээ хүүхдийн ээж рүү орилсон. Чи эргэж хараад яг одоо цаашаага яв. Би охиныг чи аваад явнаа гэж сүрдүүлж эхэлсэн маа. Ингээд охины ээж бол тэр үед юун айх мантай шууд зориг гаргаад нөгөө эмэгтэй рүү ойртоод охиноо булаацалдаж байгаад авч чадсан. Харин нөгөө эмэгтэй бол цаашаага машин руугаа гүгээд суугаад цухтаачихсан. За тэр машин нь хөндлөн зогссон байсан болохоор улсын дугаарыг нь бол харж амжаагүй. Ямар ч байсан цагаан өнгийн Марк 2 шиг загвартай суудлын машин байсан. Хойд талын цонх нь тэн наацсан байсан болохоор жолоочоос нь өөр хүн байсан эсхийг нь бол харж чадаагүй. За ингээд охины ээж бол ямар ч байсан хүүхдээ авч чадсан. Тэгээд гэртээ гүйж ороод харахад охиных нь зүүн хацар нь баг зэрэг зүсэгтчихсэн байсан. Харин нөгөө хүн бол хүүхдийн ягаан дэвтэр болон өгж бөглүүлж байсан цэнхэр хавцастай судалгаагаа аль алийг нь авалгүй цухтаагаад явцсан. Тэгээ нөгөө хавцыг нэгээд үтсэн чинь бөглүүлж байсан судалгааных нь хойд талд нь нэг цаасан дээр бичиг байсан. За тэр бичгэн дээр болохоор 3 цагийн дотор 100 сая төгрөг бэлт. Цагтаа сэргийлэхэд хэлэх юм уу? Араас хөөх оролдлого хийвэл бид хүүхдийг чи аваад тэр чигээрээ алга болно. Хүүхэд чинь та нарт 100 саяас илүү үнэтэй гэж найдаа. 3 цагийн дараа хаана мөнгө авах, яахаа уцаар хэлж мэдэгдэн 100 сая төгрөгийг ямар нэгэн хэл өгөхгүйгээр дансанд хийвэл хүүхдээс чинь нэг ширхэгч ус унгаахгүйгээр буцааж өгнө. 20 мянган төгрөгийн дэвсгэртээр 100 сая төгрөг бэлт. Амьд тулсан мөнгө хэрэгтэй хүн танаа хүүхдийг нухчихж магадгүй шүү. Нийгэм хэцүү болсон гэд ийм сүрдүүлгийг судалгааны арт талд нь шивээд принтерлээд гаргацсан байсан. За нэг ясандаа энэ судалгааг бөглөжөд гараад ирээ хүүхдийг чинь тэрвэрч байя гэж хэлээд хүүхдийг нь аваад зүхтаах, за цаашлаад барьцаалах байсан гэдг нь тодорхой харагдсан. Ингээд цагдаагийн 102 тоод дугаар руу залгаж болсон явдлыг хэлсэн, цагдаа дутсан байгаа. Ингээд цагдаад гомдол гаргаж шалгуулж байх явцад 12 дугаар сарын 17-ны өдөр бас нэгэн танихгүй дугаараас охины ээж рүү мессеж ирсэн. Тухайн мессежэн дээр болохоор танаа гэр бүлийнхнийг би маш сайн судалсан учраас цагийн дотор миний дансанд мөнгө хийхгүй бол би Facebook-ийн хүн ихтэй группэд танаа гэр бүлийнхний тансаг хурим зугаалга гэд зургууд их чинь хүний үнэргүй баячуудын тансаглал гарч ихтэй тавих болно. Яг цагийн дараа би интернетэд зураг тавина гэж мессеж ирсэн. За энэ хохирогч тал бол магадгүй нэр нөлөө бүхий хүмүүс байсан юм шиг бэлээ. Сайн мэдгүй байна. Нэр ус нь бол шүүхийн шийдвэр дээр огт байгаагүй, нууцлалтай байсан. Тухайн мессежний хариуд нь болохоор дансаа явуул гэд бичсэн чинь тэр дороо нэг дансны дугаар ирсэн. Бас хандив гэсэн гүйлгээний утгатай мөнгө хийгээрэй гэж бичсэн байна. Мөн тэр өдөр зөвхөн охины ээж рүү биш, өвөөрөө нь хүртэл мессеж явуулсан. Танаа ач охиныг барьцаалах гэж оролцсон хүн байна. Би уучлалт гуйдаг хүн биш. Ач охиныг чинь өрөвдсөн учраас өгж явуулсан. Нэг цагийн дотор 20 сая төгрөг миний дансанд хий гэж ийм мессеж ирсэн байгаа. Бас ээжийнх нь төрсөн эгч рүү ямар шийд гарсан бэ? Дансны дугаар авахар бол залга. Эсвэл мессеж үч. Хэрэг та нар мөнгө өгвөл танаа гэр бүлээр дахин оролдохгүй амар тайван амьдарч болно гэж мессеж ирсэн. Тэгэхээр эдний гэр бүлийнхнийх нь утасны дугаарыг аль эрт мэдчихсэн байгаа. За тэгээд 20 сая төгрөгийг шилжүүлсэн үү гэвэл мэдээч үгүй. Цагдаад дахин мэдгдсэн. Тэгтэл маргааш нь дахин одоо интернетээр бүр гоё юм тавина. Яаралтай мөнгө хэрэгтэй байгаа болохоор ингэж гин. Намайг барьлаа гэд ялгаагүй. Би илүү ширүүн болно. Та нар баячууд эзтэй 20 сая төгрөг зүгээр хоолны мөнгө л баймаар юм гэсэн мессеж ирүүлсэн байна. Тэгээд дахиад хэсэг хугацааны дараа бүгдийг нь ингээд дуусгая гэж бодсон юмсан. Та нар мөнгө харамлаад намайг барих гээд уйлаараа байх юм бол би юу хийхийг харж бай гэсэн мессежүүдийг тасралтгүй гэр бүлийн бүх гишүүд рүү явуулж сүрдүүлсээр байсан. Тиймээс энэ одоо сүрдүүлгийн чанартай мессеж бичиж байгаа хүнийг барих хүртлээр сонгон хайрхан дүүргийн цагдаагаас хамгаалалт гаргаж энэ айлыг бол хамгаалалтанд авсан. Ямар нэгэн зүйл бол аз болж болоогүй. За ингээд цагдаагаас энэ хугацаанд бол үргэлжлүүлэн шалгахад тухайн өгсөн данс нь нэгэн төрийн бус байгууллагын данс байсан. За төрийн бус байгууллагын тэргүүнтэй уулзаж мэдүүлэг авсан. Тухайн төрийн бус байгууллага нь болохоор 2015 оны 4 сарын 23-ны өдөр байгуулагдсан. Тэгээд тэрнээсээ хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байжгаад 2015 оны 11-р сарын 2-ны өдөр Батсүмбөрт байх Ахмадын асрамжийн төвийн ахмадуудад одоо туслах үйл ажиллагаа явуулах гэж Facebook дээр групп нээгээд пост бичиж исэн юм байна. За тэгээд 12 сарын 17-нд буюу нөгөө айлыг дарамталж эхэлсэн тэр өдөр төрийн бус байгууллагын тэргүүн
одоо үүсгэн байгуулсан хүнийх нь утсанд яг нөгөө дугаараас дуудлага ирсэн. Тэгээд та нарт Батцүмбэр явж байгаа төрийн бус байгууллагын хүмүүс мөн үү? Би танаа хандвийн данс руу 200 мянган төгрөг хандивлах гэж агаад андуураад 20 сая төгрөг байгууллагынхаа данснаас шилжүүлчлээ. Хэрвээ танаа дансанд мөнгө орсон байх юм бол 500 мянган төгрөг дансандаа үлдээгээд үлдсэн мөнгийг нь 16 цагаас өмнө манай байгууллагын данс руу хийгээд өгөөч гэд нэг эмэгтэй хүн ярьсан байна. Тэгснэ хэсэг хугацааны дараа би жолоочоо явуулчихъя. Чи банкнаас бэлэн мөнгө аваад явуулчих гэсэн. Тэгэхээр нь төрийн бус байгууллагын тэргүүн тухайн өдрөө 15 цаг өнгөрч байхад одоо цайз захын тэнд байдаг банкны салбар дээр очиод төрийн бус байгууллагынхаа дансаа шалгуулсан чинь ямар нэгэн орлого ороогүй байсан. Тэгэхээр нөгөө хүн рүү эргүүлж залгаад манай дансанд гаднаас ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй байна. Та данс андуурсан биш үү гэсэн чи яг өөдөөс нь одоо төрийн бус байгууллагынхаа дансыг хийлээ. Энэ мөн бидтэй танаа дансанд 20 сая төгрөг бүр яалтчгүй хийсэн гэд гүрийгээд байсан. Тэгэхээр нь банкны тейлерээс асуусан чинь байгууллагын данс хооронд бол 2 цагийн дараа шилжиж орох байхаа гэж хэлсэн. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан хүн бол одоо үнэхээр одоо сайхан сэтгэлтэй тэндээ банк хаатал 17 цаг 30 минут хүртэл хүлээж сууж агаад дахин дансаа шалгуулсан чинь бас л ямар нэгэн орлого ороогүй байсан. Тэгээ нөгөө дугаар руу залгасан чинь уцаа аваагүй, мөнгө авахаар ямар нэгэн жолооч гэсэн хүн ирээгүй. Хэлсэн 20 сая төгрөгөнд дансанд нь огт ороогүй. Тэгээд гайхаад өнгөрсөн юм байна. Харин нөгөө үл таних дугаарыг нь шалгаад үзэхэд 12 сарын 14-нд одоо шинээр худалдаж авсан дугаар байсан. Халиуна гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй дугаар олж таарсан. За халиунаг нь олж уулзахад тэрээр бичиг баримтаа хайчихсан. Мөн өөрөө 12 сарын 14-нд огт дугаар аваагүй болох нь нотлогддог. Ингээд үргэлжлүүлээд шалгаад үзэхэд шал өөр хүн Дарагоны тэнд байдаг одоо өрн телефоны салбар дээрээс халиунагийн бичиг баримтаар дугаар авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байгаа. Ингээд яаралтай хайж агаад нөгөө хүнийг 12 сарын 19-нд олж баривчилж чадсан. За энэ баривчлагдсан эмэгтэй болохоор 1987 онд төрсөн бүрэн дунд боловсролтой. Энэ хэргийг болохоор цэвэр ганцаараа хийсэн гэдгээ хэлсэн. Хэрэг үлдэх үедээ 28 настай байсан бөгөөд өөрөө 2 нас 2 сартай хүүхэдтэй байсан. За миний хувьд бол хамгийн анхаарал татсан гэх юм бол энэ эмэгтэй иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын нэгэн аймгийн салбарт шалгагчаар ажилладаг байсан. За энэ ажил үүргийнхэн тухай хохирогч нарын мэдээллийг ажил үүргийнхаа давуу байдлаа ашиглаж олж авсан уу үгүй юу гэдгийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр дээр нь энэ талаар бол дуртаагүй байсан. Гэхдээ надад бол нэлийн хачирхалтай санагдчихсэн. Мөн охины өвөөгийн дугаарыг бол хаанаас авснаа дуртаагүй. Ямар ч байсан эхлээд хамгийн анх өвөөрөө залгаад дүүргээс ярьж байна. Танаа зээ охины чинь эрүүл мэндтэй холбоотой судалгаа авах хэрэгтэй байгаа учраас та охиныхоо дугаарыг өгчих гэж хэлээд авсан гэдгийг хүлээсэн байгаа. Мөн бүх зүйлийг бол анханасаа өөрөө төлөвлөсөн. 2 удаа одоо явж исэн тэр машин нь бол дандаа такси байсан. 10 дугаар сард эхлээд очихдоо залгасан дугаар нь болохоор гудамжинд байдаг төлбөртэй цагаан утсаар ярьж исэн. Тухайн үед бол охины ээж эгчтэйгээ хамт ингээд 2 том хүн гараад ирсэн болохоор ямар нэгэн үйлдэл хийж чадаагүй. Харин дараа нь 12 дугаар сард очихдоо Дарагон төвийн урд талын автобусны буудлын дээр байдаг жижигхэн түүц рүү орсон чинь тэнд хүмүүсийн хайсан гээсэн бичиг баримтыг наацсан байсан. Тэгэхээр тэр дундаас нь харж агаад өөртөө царай зүс ойролцоо халиуна гэсэн хүний бичиг баримтыг энэ манай таньдаг хүний бичиг баримт байна гэж хэлээд түүцний худалдагчид 3000 төгрөг өгөөд хүний бичиг баримт авсан. Тэгээд тэр бичиг баримтаараа дугаар худалдаж авсан гэдгээ хүлээсэн. Мөн тэрээр хэлэхдээ одоо хүүхдэд нь хутга тулгаж агаад хүүхдийг нь авч зүхтаагаад хүүхдийн тоглоомын төвд авч очиод байлгаж агаад 100 сая төгрөг авъя гэж бодсон гэж хэлсэн. Харин төрийн бус байгууллагын тухай хэлэхдээ Facebook дээрээс хандвийн зарыг нь олж хараад тэгээд тэр дансаар нь мөнгөө оруулаад гаргаад авчаа гэж төлөвлөсөн байгаа. За ингээд түүнийг бол баригдсанаас хоошоо 60 хоногийн дараа шүүх хурал болсон. Хүн барьцаалах гэмт хэргийг шунхаан сэтлэр зэвсэг хэрэглээж насанд хүрээгүй хүн барьцаалахыг завдсан гэм буруутайд тус тооцсон 3 жил 4 сарын хугацаатай хорих ялыг эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хориход идлүүлэхээр тогтоосон байна. Гэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх анхудаа хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй эсвэл 3 хүртэл насны хүүхэдтэй ээж болон ганц бие аавд хорих ял оногдуулах юм бол 2 жил хүртэл хугацаагаар хорих ялыг нь хойшлуулж болно гэд заасан байдаг. Хэрвээ ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүргээс зайлсхийх юм бол хорих ялыг бичлэн шууд идлүүлнэ гэд 63 дугаар зүйлийн 2 дээр нь бас зааж өгсөн байт юм байна. Тиймээс энэ хэргийг үйлдсэн эмэгтэй түрүүн би дурдсан те өөрөө
2 настай охинтой хүн болохоор оногдуулсан хорих ялыг нь 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байгаа юм байна. Харин одоо бидний хэрэглэж байгаа шинэ эрүүгийн хуулийн дээр болохоор 7 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй их ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жил хугацаагаар хойшлуулж болно гэж заасан байна. Мөн энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина гэж зааж өгсөн. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол манай өмнө нь оруулж байсан өөгс оруулах хаалганаас болж амиа алдсан гэд хэрэг дээр наркотикны эмч нойр суулагч эмч нь бас бага насны хүүхэдтэй гэд ял эдлүүлэх хугацааг нь хойшлуулж исэн ийм тохиолдол дурддагдаж байсан. За тэгээд 2016 онд ийм ял авсан гэхээр аль хэзээний хойшлуулсан 2 жил нь өнгөрөөд 3 жил 4 сарын хугацаатай хорих ялаа бол суугаад идлээд гараад ирсэн явж байгаа гэсэн үг. Сайн засарч хүмүүжсэн байгаасай л гэж найдаж байна. Тэгээд энэ тэнд дахиад хүүхэд хулгайлах гад эсвэл заллилан хийх гээд яваад байхгүй. Та бүхэн маань аюулгүй байдлаа байнга бодож элдв янзын судалгаа, үзлэг энтер гэсэн хүмүүстэй анхааралтай яг албан ёсны бичиг баримтыг нь шалгаж гэр орондоо оруулах ч юм уу эсвэл хувийн мэдээлэл өгж байгаарай гэж сэрэмжлүүлэх үүднээс энэ дугаарыг бэлдэж хүргэлээ. Мөн нэмж хэлэхэд баяр ёслолын үеэр гэмт хэргийн гаралт бол илт нэмэгддэг гэдгийг та бүхэн мэдж байгаа байх. Хаасайгүй маш олон шинэ жилийн арга хэмжээнүүд болж байна. Архи согтууруулах ундаага соёлтой тохируулж хэрэглээрэй. Тэгээ юун төлөө гэмт хэргийн подкаст сонсдог илээ те. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ аюулгүй байдлаа хангаж эрсдлээс урьдчилан сэргийлээрэй гэж уриалмаар байна. За ингээд энэ хүрээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.